Ирээдүйн хөрөнгө оруулалт уу эсвэл яагаад өндгөн эсвэлтөх хэрэгтэй вэ? Даашинзыг шинээр нь нэр төрийг залуугаасаа хайрл гэсэн зөөр үгийг та мэдэх үү? Өндгөн эстэйч мөн адил. Нас ахих тусам өндөгний чанар муудаж, энэ нь олон судалгаагаар нотлогдсон байна. Бид өвдөж бэлгийн замаар дамжих өвчнүүдийг шилжүүлж, тамхи татаж, арх хэрэглэж, олон өөр зүйлсийг хийж байна. Харин бидний хевлийд байхаас өмнө тавигдсан өндөгний эсүүд бидэнтэй хамт бүх амьдралын бэрхшээлүүдийг туулдаг. Өндөвчийн чанарыг яаж сайжруулах вэ? За, зөвхөн залуужуулалтыг. Гэхдээ омега 3 болон 10 ферментийн хэрэглээний талаар хийсэн судалгаа байдаг бөгөөд эдгээр нэмэлтүүд нь өндөвчийн чанарыг сайжруулах боломжтой гэж үздэг. Мэдээж эргэлзээтэй байж магадгүй. Гэхдээ магадгүй судалгааны хэмжээ бага байх. Бид илүү өргөн цар хүрээтэй үр дүнгуудыг хүлээж байна. Эрдэмтэд өндөвчийн чанарыг сайжруулах арга замыг хайж байгаа үед одоогоор юу хийх боломжтой вэ? Мэдээж өөрийн нөхөн өрчхөн эрүүл мэндийг хянах, жил бүрийн үзэсгэлүүдийг хийх. Бодит нөөцөө үнэлэх, эхөө хийх, эмэггийн цусны шинжилгээ өгөх хэрэгтэй. Хэрэв та 35-аас доош насны, 40-оос доош насны хүүхэдтэй болоход бэлэн биш байгаа бол ажил мэргэжил, материаллаг ашиг сонирхлынхоо төлөө санаа зовж байгаа бол нөхөн мөрчхүүн мэргэжилтэнтэй холбоо барьж өөрийн өндгөн эсний банк үүсгээрэй. Ирээдүйд хөрөнгө оруулалт хийгээрэй. Тийм ээ, энэ нь ирээдүйд жирэмсэн болж хүүхэд төрүүлнэ гэсэн 100% баталгаа биш. Гэхдээ таны өөрийн хүүхэдтэй болох магадлал ихээхэн нэмэгддэг.